Засгийн газрын ээлжид хуралдаан боллоо. Хуралдаанаараа багш эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан өргөдсөн ажлын хэсэг байгууллаа. Нийслэл Улаанбаатар хотод 2025-аас 2028 онд барьж ашиглалтанд оруулах орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх танилцуулгыг сонссон байна. Энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Баянгошуу Шаратан тус бүр 110 айлын орон сууц ашиглалтанд орно. Ирэх 3 жилд Сэлб Баянголын ам ханы материал зэрэг байршилт нийт 12,619 айлын орон сууц ашиглалтанд орох юм а. За ер нь бол энэ он дотроо багтаад 2025 оны 11-12 дугаар сард ажлын хэсгүүд одоо засгийн газар танилцуулах ийм одоо үүрэг чиглэлтэй ажиллаж байна. За энэ хугацаанд бол одоо энэ эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, мөн төрийн албаа хаагч нарт одоо энэ одоо эх 2-3 жилийн хугацаанд одоо баригдах төслүүд дээр энэ одоо салбарт ажиллаж байгаа ажилтны албаа хаагч мэрэгчлэтнүүдэд зориулсан ийм орон сууцны хөтөлбөр болгож одоо ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. Засгийн газрын хуралдаанаас орон сууцны хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд багш эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий өргөдсөн ажлын хэсгийг хот байгуулалт, барилгот, орон сууцчлалтын сайд Батамгалан гаргалуулан байгууллаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд эрүүл мэндийн яам, боловсролын яам, хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яам, нийслэлийн даргын тамгын газрын төлөөлөл багтсан байна.